Сэлэнг аймгийн сайхан сумын эрхэм хүндэт ард иргэдээ Монгол улсын цагдаагийн сүлд чуулгын дуучин Гамбатын Дархан Баатрын анхны бие даасан жаргалын цэцэг уран бүтээлийн тайлан тоглолт Сэлэнг аймгийн сайхан сум дахь Хөтөл хотын соёлын төвд 2017 оны 1-р сарын 27-нд 19 цагаас ганцхан удаа тоглогдох гэж байна. Тоглолтод цагдаагийн сүлд чуулгын дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Амар Болд, дуучин Нямхүү, дуучин Үржин Ханд болон цагдаагийн сүлд чуулгын бүжигчид Үлээвэр найрал хөгжим авьяаслыг монголчууд шоуны шилдэг оролцогчид болох Монгол онгод хамтлаг тус оролцсон. Өрсөлд нутгийн минь эрхэм хүндэт та бүхэн хүрэлцэн ирж хаадан сойрхоно. Сайн байцгаана уу? Сэлэнг аймгийн сайхан сум болон хөтлөгчүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд та бүхэндээ би өөрийнхөө анхны уран бүтээлийн тайланг төлөвлөж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд 2017 оны 1 сарын 27-нд Хөтөл хотын соёлын төвд болно. Тэгээд та бүхнийг өргөнөөр ирж үзхийг урьж байна. 19 цагт бүгдээрээ Хөтөл хотын соёлын төвд уулзцаая.